Хятадын ухаан сонирхлоо баримууд. Хятад 56 албан ёсны үндэсэн байдаг. Олон хүн Хятад улсыг зөвхөн хань үндэснүүдээр дүүрэн гэж ойлгодог. Гэвч үнэндээ улсад 56 үндэсэн албан ёсоор бүрэгдсэн байдаг. Эдгээрийн дийлэнх нь хань үндэсэн боловч бусад цөөнх үндэснүүд өөрийн хэл, соёл, ёс заншлагаар зэрэгцэн оршдог. Цайны соёлын их үүсвэр Хятад оршдог. Хятадууд цай уух уламжлалыг 1000 гаруй жилийн өмнөөс эхлүүлсэн гэж үздэг. Домог өгүүлснээр эзэн хаан шинд нүүн нэгэн удаа ус буцалгаж байхад навч унаж орсноор анхны цай үүссэн хэмээдэг. Их цагаан хэрэм нь сансраас харагддаггүй. Хүмүүсийн дунд аргасан нэг ашаа ойлголт бол их цагаан хэрэм сансраас харагддаг гэсэн яриа юм. Гэвч энэ нь үнэнд нийцэхгүй бөгөөд сансрын нисгэгчдийн хэлснээр хэрэм нь газрын өнгөө ижил уул нүдэнд ялгарахгүй. Хятад хэлэнд 100 эгигийг гаруй ханц үсэг байдаг. Хятадын ханц үсгийн неон 100 эгигийг гаруй байдаг ч энгийн эргэн өдөр умын хэрэглээнд дөнгөж 3 эгигийг орчим ханц мэддэг байхад хангалаа. Ханц үсэг нь уугаагуулгай дүрс бичиг уул сурахад хугацаа шаарддаг. Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амаа улс. Хятадын хүн ам 1,4 эрбум гаруй бөгөөд олон 10 жилийн урш дэлхийд хүн амын оогоор эргүүлсээр ирсэн. Хэдийгээр энэхэг сүүлийн жилүүдэд хүн амын оогоор Хятадыг гүйцэж байгаа ч Хятадын нийгмийн бүйц, хожил, гэр бүлийн бодлого нь өвхөн алаасаа сонирхлоо хэвээр байна.